шинэ бичлэгээ тавтай морил. Ойрт гоё бичлэг энэ ерөөсөө хийгээгүй. Тэгээ сансан байх шүү. Тэгээд энэ удаагийн бичлэг маань болохоор ингээд пүүзний талаар ярилцъя гэж бодсон. Тэгээд битүүрийг уусаа пүүзэн сонирхолтой зарим хүмүүс мэдж байгаах. Эдийг нь одоо мэдээд авч байгаа гэж бодож байна. Тэгээд сүүлийн хэдэн жил ингээд пүүз сонирхож бас цуглуулж ирсэн. Тэгээд энэ удаагийн энэ дугаараар болохоор битүүр сүүлд авсан пүүзнүүдийг танилцуулах чинь. За тэгээд ladies first хэлцгээе. За миний хамгийн ихний сонгосон жоо авсан пүүз болохоор энийг би түрүү жилийн 10 сард авсан. Тэгээ та бидний сайн мэдэх панда данк ер нь панда данк болохоор ер нь түрүү жилээс хойш бараг тэрний өмнөх зунаас хойш тренд болж ирсэн та нар мэдж байгаа. Тэгээ би авахыг амар хүсэж ирсэн. Тэгээд анх гарамгата бүр айгүй өндөр үнэтэй гарч ирсэн болохоор юушид ингээд хоошлуулж байгаа. Тэгээд данк энийг болохоор би түрүү жилийн 10 сард Турк гэдээ явж байгаад олсон. Тэгээд Туркийн Nike-гаас авсан. Тэгээд ер нь болохоор данк пүүз болохоор ийм лоу айгүй гоё харагддаг. Тийм төрлийн хувцсан дээр зөгцдөг. Тэгээд хар цагаан өнгөтэй учраас хувцсыг ерөнхийдөө бүр маш гоё царайлаг харагдуулдаг. Одоо би бол түрүү жил авсанаас хойш бүр амар хөмссөн. Тэгээд маш хөөрхөн олон юм дээр зөгцдөг. Бэрцсэн юм шүү. Пүүзнүүд энийг байна. За ингээд ихний пүүз шивэртэй юм шүү. Йоо. За baby. За миний дараагийн пүүз танилцуулах пүүз бол энэ Соломон гэдэг Салмон гэдэг пүүз байгаа. Энэ бол ер нь бол юу уулын пүүз тий хайкинг хийдэг тийм аялалд явахдаа өмсөх. Тэгээд энэ болохоор нөгөө ер нь бол амар тренд болсон тий. Тий одоо нөгөө нэг бусад яг иймэрхүү брэнд үүдэж шүү. Arc'teryx, North Face гэдэг тийм уулын брэнд үүдэж шүү. Тэд нар чи одоо хайп болоод ингээд тренд болоод ороод ирж байгаа байхгүй юу? Зөвхөн ууланд биш ингээд гоё загварын гоё streetwear-нд ингээ хослуулж үздэг. Өлөвчний хувцастай хослуулаад үзэхэд их зүгээр байлээ. Энэ болохоор ер нь бол бэлтгэлийн өмд тэгээд өргөн өмдөн дээр их зүгээрсэн. Хэр өвдөх юм бэ? Ихтэйхний үед ихтэйх юм дээ. Маш хөнгөн харагдаж. Ер нь бол хайкинг хийдэг хүмүүст бол авчаад их зүгээр санагдсан. Тэгээс гадуур загварын өмдтэй гоё юмд ч өмсч чинь тий. Би бас гой солонгод зурмаар л байгаа. За дараагийн пүүз. За энийг манайхан бас аюу сайн мэдж байгаа хаа. Энэ болохоор бас түрүү зунаас хойш тренд болсон. Самба. Adidas-ын самба гэж пүүз байгаа. Тэгээд энийг болохоор би өвөл захиж авсан. Тэгээд маш олон мөнгөтэй байдаг. Одоо хар цагаан бүх өнгөрөө бид. Тэгтээ би болохоор яг цагааны намаар аж байгаа захиж авсан. Самба дотроос бүр нэлээд олон янз байдаг. Тэгээд энэ болохоор веган төрөл байгаа юм урт хэлтэй. Тэгээд Bella Hadid өшөө бас янз янз жүжигчдийн хүмүүсүүд нэлээд их тренд болсон гэх юм уу. Тийм. Тэгээд дээр нь болохоор энэ пүүз нь өөрөө яг футзалны пүүз байгаа. Тийм. Тэгээд өмсгөлийн хувьд биш тээ айгуу сонио. Энэ заяо 40 хайрцмаар заяо. Би 30-ээс өмсдөө штэ. Тэгээд би болохоор нэг хайрцмаар том захиж авсан. Ер нь өмсгөл авиж жижигхэн тийм мөлий. Тэгээд за энэ бас маш их хурцсан дээр чирж хөөмөр зөгцдөг юм амар хөрхөн цэвэрхэн аялал маялалаас аюу цэвэрхэн. Ер нь бол гадаадын нөгөө хувцсны юм фэшн инфлюенсеруудад бол бүгд өмсөөл тренд болсон байгаа. Би одоо ч тэгтээ харина умбаа гэдэг байхгүй. Тэгээ сая битээр нөө хараад хэлэлгүй Сүүл явхад Сүүлийн бүх залуучууд өмсөж ирсэн. Тэгээ дээрээс нь бусад пүүзнүүдийг бодуулаас энэ гайгүй үнэтэй гэдэг болохоор айгуу тийм популяр юм билээ. Тэгээд бас яг нэг хүмүүс яг самба бас газел гэдэг нэг пүүз байгаа. Энэ хоёрын хооронд амар их андуурдаг. Хооронд бол ер нь бол нэлээд төстэй хялтаар бол пүүз юм байлаа. За миний дараагийн танилцуулах хоёр дахь пүүз болохоор G-Dragon-ы брендийн пүүз байгаа. Air Force 1. Энэ болохоор хамгийн анхны гарч ирсэн хүмүүдийнх нэг тэг хар. Тэгээ сая төрс өдрөөрөө авсан байгаа. Баярлалаа. За энэ болохоор би анх энэ пүүзийг ингээд авах гээд ингээд амар ховрлоод төрсөн авч чадаагүй байхгүй. Тэгээ сүүлд энийг яг baby яг төрс өдрөөрөө 2 сард ингээд битүү захиалж өгөөд авсан. Тэгээд өмсөө явсан чинь бүр амар гоё харагддаг пүүз лээ. Би бол энэ пүүзийг яг дутуу хөндлөдөг гэсэн лээ. Өмсөө явангууд ингээд хувцалтыг бүр ингээд бүр яг нэг юм fashion week-д орох гэж байгаа юм шиг бүр амар гоё юм
шүү дээ. Бүр нэлийн заварлаг харагдуулдаг ботлуудын нэг үлээ. Тийм тэгээд үдээс ингээ буруу харуулаа үтцсэн. Тэгээ энэ ботлны онцлог нь болохоор одоо ингээ хар өнгөтэй байгаа. Тэг өмсөд илэгдэх тусмаа гаднах энэ нэг жижиг хальсны ингээ унсаар агаад ийм сонь саарал өнгөтэй болж хувирдаг тий. Тэгээд энийг өмсөд нэлийн хөрх ингээд бас илэгдээд эхэлсэн байгаа. Тэгээд энэ минчээ нугасаа цаанаасаа ийм шүү гэдэг сапирсан биш. Тэгээд энэчнээс энэ хөрхөн ийм детайл юутай пинүүдтэй. Тэгээд G-Dragon-ыг лого цэцэг өгдөө штеп. Тэр энэ цэцгнийх нь ингээд зураг нь Daisy цэцэг ингээд ээж. Энэ бол бүр үнэхээр гоё харагддаг пүүз лээ. Тийм сүүлд бас нэг Mbappe гэдэг хөлбөмбөгч үүссэн байсан уу? Бас харсан ч. Би бол гэхдээ ер нь яг G-Dragon-ы пүүз нэлээд дуртай тий. Тэр бүрээ зөвлүүлсэн тий. Энийг болохоор Kickslab-аас зэгчвсэн. Энэ хараа бивсгэртэй басалсан. За дараагийн пүүз маань Stussy-гийн Penny 2 гэдэг нэр Penny хаа. Penny гэдэг загвар байгаа. За энэ пүүзний бэж өнгөтэйг би яг Stussy-гийн дэлгүүр дотор ингээ харчаад авахгүйсэн чинь дандаа эрэхтэй том айцмаар аваад болохоор би сонирхог аваад чадаагүй. Тэгээд энийг онлайнаар цагилж авсан. Тэгээд энэ пүүзийг яагаад ийм сонь ногоон өнгөтэй авсан бэ гэж бодож магадгүй. Энийг солонгосын PG-г гэж бийж идэв шүү дээ. Тэр өмсөд Instagram дээр энэ зургийг постлсан байсан чи шууд нүдэн тусаад тийм нэг хүүхэн авокадоны өнгөтэй тийм ийм хүүхэн пүүзэнаа. Ер нь бол пүүзний хувьд болохоор ер нь загвар нь дээр үе юм. Тийм. Нилээ дээр үе нэг яг пүүз цуглуулдаг байсан яг ах нарын яг дээр үе. Jordan хиттэй төстэй лээ. Ийм Jordan. Харин тийм дээр үе нэг фон сайт биш тийм хөлбөр өгдөө ш яг нилээ дээр үе пүүзний хэлбэр байгаа байхгүй. Шивэрлэг үү? Яг сүүл би одоо жишээ нь энийг хувцсан дээр зөв зохицуулаад өмсчүүл амар болдог. Нилээ өргөн өмтөн дээр ингээд нуугдуулаад өмсчүүл амар хөрхө зэрэг харагддаг. Нарийн хомдон дээр болж байгаа юм. Юу харагдаж магадгүй. Тэгээд энэний улан бүр айгу царайлаг юм буулаа. Тэгээд чиний ийм детальтай. Тэгээд би болохоор өөрийгөө нэмэрхүү пүүз одоо Air Jungle Center-ийг пүүзэд шүү дээ. Тиймэрхүү пүүз өмснө гэж бодож байгаагүй. Гэхдээ маш гоё санагдаад. Үнэхээр таалагдсан. Энэ бүрхэн Penny 2 гэж загвар байна. За дараагийн миний пүүзлохоор би энийг болохоор түрүү жил авсан байсан. Nike Quando 1 гэдэг загвар. Тэгээ бас мөн Peace minus 1 гэж G-Dragon-ы байгаа. Тэгээд энэ болохоор Quando 1 нэрний утгыг тайлбарлаа. Quando гэдэг угаасаа нэг Taekwondo гэдэг нэр юмнаас урлаг солонгосын нөгөө нэг Taekwondo-ноос inspiration авсан. Тэгээд би энэ болохоор түрүү жил авч ирсэн. Quando 1 гэдэг загвар. Ер нь бол пүүзний хувьд ярих юм бол тийм батин гэрхүү тий. Энэ нөгөө нэг батин шиг хэлбэртэй учраас бэбид аюугай зөгтөг одоо тийм брюкон пүүзээр бүр аюугай оффист ажилладаг залуучуудад энэ бол аюугай зөхөн тий. Тэгээд сая Сүүл явсан чинь 4 сарын 11-нд Quando 1 Panda гэдэг загвар релиз хийсэн байгаа. Ер нь бол яг энэ өнгөө хараар бодцсон юм шиг л тийм байгаа. Тэгэд яг энэ хар цагаантайг өмсгөр бас энээсээ илүү нэг юм кул ч юм уу загварлаг харагдуулчтай юм санагдсан. Тэгээ энэний болохоор нэг хилэн салдаг. Хилийн ингээ авчиж болно тий. Авахгүйгээр өмсчих болно. Ер нь бол яг спорт юмд нэг тохиромжгүй. Тийм, ивент, тийм ажил тий. Классик хувцсанд бол ардаа нөгөө хөрхөн Daisy юм байна. Тэгээ болон дээр юм таваад одоо цэцэг. Ийм бүзээ. Энэ бол яг гонж үздэг хүмүүстэй гардаг шүү. За одоо миний танилцуулах өнөөдрийн бичлэгийн танилцуулах сүүлийн пүүз буюу хамгийн пүүз. Тийм. Хамгийн одоо бас хайрлж авсан пүүз маань энийг болохоор бидний хамтарч ажилладаг Kickslab гэдэг дэлгүүр маань одоо захиалж авчиж өгсөн. Тэгээ та нар бас өөр хайрцмаар хэлээд захиалаад авч болно. Энэ бас дэлхийд яг релиз хийгээд юу бас нэг удаа сар марлуулж байгаа. За тэгээд тагыг авч харцгаая. За ийм ягаан өнгийн софт уут цаастай. Тэгээ энэ дээр болохоор Travis Scott-ийн лого байна.
За энэ болохоор Nike Jordan 1 Low OG тэгээд Travis Scott-тай хамтарсан загвар байгаа. Тэгээд энэ болохоор Travis Scott-ийн яг миний яг ингэж авсан Low загвараас хоёр дахь загвар байгаа. Хамгийн анхных нь Fragment гэдэг байгаа. За ингэ зэхэр хөхтэйг авч ирсэн. Тэгээд энэ болохоор яг хоёр дахь Сүүлд авсан Olive гэж загвар байгаа. Хэрвээ яг анх удаа энэ талаар сонсож байгаа хүмүүс юм бол ингээд Nike-ийн лого ингээд эсрэг тийшээ харцсан. Ийм байвал Travis Scott гэсэн үг шүү. Тэгээд ер нь бол пүүз сонирхдаг хүмүүсийн бас нэлийн хайптай дуртай сонирхдаг wishlist байн ордог пүүз бол мэдээж Travis Scott Nike-ийн хамтарсан хамтарлууд байдаг. Тэгээд тэр дундаа хамтрал дундаа яг Jordan 1-ийн collaboration-ууд нь маш өсөж, маш ховордож хүмүүсийн имиж авах дуртай хайпердаг пүүзнүүдийн нэг байгаа. За тэгээд хамгийн анхны гарч исэн одоо Mocha reverse гэдэг загварууд энэ бас өмнө өсөөд ингээд талигаад аяг өндөр өсөлтөд болцсон. За яагаад өссөн бэ гэхээр энэ нь болохоор 50 мянган ширхэг гарсан байна. Тийм. Тэгээ энэ Olive гэж загвар болохоор 150 мянган ширхэг гарсан. Гэхдээ би яг аттай нөө эмгтэй сайзных нь өмнө ерөнхийдөө одоо энэ минийгаа бодвол харьцангуй гайгүй үнэтэй байгаа. Тийм. Энийг сонирхож байгаа охтууд маань бүсгүүчүүд байвал яг гайгүй үнэтэй учраас бас аврагч харин эрэгтэйчүүдийн үнэтэй өөр хэлээ. За эрэгтэй загвар талисон. Яг тэгэхээр ер нь бол NBA тийм сагсчид бүгд өмсөөл Instagram нь одоо угаасаа ингээд пост яваал Anthony Davis ингээд өмсөөл Lakers-ийн тоглогчид өмсөөл celebrity-нүүд усаа тэгэл өмнө хэлээ. Тэгээ энэ авцсан ерөөсө шинээрээ байгаа өмсөв байгаа. Тэгээд 3 өнгийн үдээстэй ирсэн. Хар, улаан, олив гэж. Тэгээд энэний өнгө нь болохоор надад бас амар хөөрхөн цэвэрхэн санагдсан. Нэг тийм хурц тод өнгө байхгүй, neutral учраас бас аягүй их юм дээр зохицох баг. Тэгээ яг энэ гаднах энэ арьс нь болохоор яг цав цагаан биш. Бэж өнгөтэй. Тэгээд энэ нь илгийн юм бэл. Тийм. Энэ болохоор арьсан байсан. Бас миний хайртай пүүзнүүд юм байна. Артланаас жоох өөр хэмжээний лого нөхд хэмжээний Travis-ийн лого толгойтой лого байна. Тэгээд энийг сонирхож байгаа юм эмэгтэйчүүд манайх юм бол гайгүй тагаад дахиад аваа магадгүй удахгүй хүмүүс ч юм билүү. Та маань яг одоо Kickslab Instagram бичээ пүүдээ захиалаа. Одоо улнаас яг юм Olive бүгд цэргийн нөгөө Olive чимстэй юм байна. Гадаад дулаараа болохоор энэ пүүз их ч өмсөв. Тийм тэр I can't wait to wear them. Миний дараагийн танилцуулах, миний дараагийн авсан пүүз болохоор бас Air Force байгаа. За тэгтээ Air Force дундаа зүгээр Air Force collaboration байгаа. Ambush collab хийсэн Air Force нэг байгаа. За энэ сая болохоор Хонконгд явж байгаа. Таралтгаар авсан байгаа. Ногоонг бас аягүй боломжтой байсан тийм авсан. За энэ үед болохоор ингээд Nike лого ингээд бүр хойшоо илүү гараад энэ үзүүртэй баран ингээд үний нүд цоглоо. Тийм надад нэг Ambush-ийн даг байдаг. Тэрний бас ингээд артлын нэг ингээд сунцсан байдаг байхгүй яг тэрнтэй адилхан. Тэрийг харуул гэсэн чинь болтгүй. Энэ хараа энэ миний Ambush даг байхгүй. Тэгээд артлыг харах юм бол яг ингээд сунцсан юм хөрхи юртэй ийм энэгээр тэгээд энэ маань ер нь бол хөхөнгө байсан, цагаан байсан, харанг байсан дөрвөн өнгөний сонголтоор гарсан. Тийм гэсэн чи сая битэр хаана их явдсан чи энэний нэг биш. Японд хүмүүс бүр хар цагаан гарсан чи ингээ очрлцсон тий. Хүний сторид харсан. Тэгж амар очрлж авч ирсэн хар цагаан мөнгө. Тэгээд нэг юм анзаарлаа. Baby айгүй их тийм Air Force-тэй байна. Бараг хит байна тий. Яг саяны үзүүлсэн пүүзэн донд гэхэд 3 Air Force байгаа. Тэрийн гой дараагийнхаа юм дээр танилцуулсан. За тэгээд энэ ногоонгийн пүүзээс хар мар авсан нэрийг сонирхолтой харагддаг юм л. За миний хамгийн сүүлийн авсан танилцуулах пүүз маань болохоор Recon-ийн Recon Dark Shadow-ийг хамтарсан пүүз байгаа. За энэ хүү пүүзийг өмсвөл би одоо баг дэшигээ хэдэн сантиметр ч өсөд байгаа иймэрхүү л өснө гэсэн үг л дээ. Тэнийг сая би Сүүлээс авсан. Тийм надад энэний жоохон урт төрөд юм байдаг аахгүй тэгээд би тэр хослие гэж бодоод авсан. Энийг өмсөхөөр тийм арай baby болохоор ийм байна. Арай л сапирчи. Үгүй энэ ч угаасаа ийм хэвтэй аахгүй.
Тэгээд энийг бас өмсөд явахаар хувцсыг бүр бас комплект болгоод аим зөв фэшнлэг харагддаг. Тэгээд хүмүүс болохоор энийг хаа миний стори дээрээс харчаад Converse гэдэг ерөөдөө бол Converse-тэй ойролцоо хэлбэртэй. Гэхдээ Converse бол биш. Rick Owens гэдэг нэг биш чи манай сонирхолтой. Rick Owens бол бас маш гоё дизайнер байгаа. Готлууд нь бүгдээрээ гоё. Гоцсон ч гэсэн амар гоё. Гоцсон бол аимшигтай үнэтэй юм билээ. Тийм энэ готлаа юу жоохон хүнд тий. Хүнд болохоор жоохон ядрах гад байдаг. Гэтэ яг хоо нэлийн тийм зузаанд учраас яг юу яж болдгийг жоохон хүтэрч мэдрэхээр бас зузаан юмсан өстэй өмсөн нэлийн хүтнээс өмсөж байна. За тэгээд энэ удаагийн бичлэгээр битээр ингээд сүүлд авсан хэдэн үзээ танилцууллаа. Тэгээд иймэрхүү бичлэг та нарт манд таалагдж байна уу тий? Өөр ямар сэдвээр ингээд хийлгмээр байна тий. Дараагийн бичлэгийнхаа сэдвийг битээр бас хоорондоо яриа байжсан. Хамгийн дуртай 5 пүүз танилцуулъя. Би 5 пүүз, би 5 пүүзтэй нэг 10 пүүз танилцуулах ч юм тий. Тэгээд саяны энэ видео яасан чинь зүгээр би надаас их пүүз авсан юм уу? Эсвэл 5 дуртай пүүз ч юм уу, ихтэйхэн пүүз ч юм уу, тиймэрхүү уус сэдвүүд өгөх юм бол тэрээс тэрнийхэн дагуу ингээд жоохон пүүзнийхээ контентийг хий гэж бодсон. Та нар бас сонирхолтой сэдв байх юм бол доор комент хэсэгт бичээрэй. За тэгээд битээр ер нь бол Монголоос пүүз авахтаа Kickslab гэдэг дэлгүүртэй хамтарч ажиллаад тэнцэнээсээ пүүз аваад явдаг байгаа. Маш олон бэлэн пүүзтэй. Тийм, бид битээр Kickslab-ын tour vlog-ыг түрүү жил хийж исэн. Тэгээд энэ линкийг тавьчих та нараас мэдгүй хүмүүс хүмүүс орж үзээрэй. Гой пүүз зардаг. Тэгээд байхгүй бол захиалаад авчиж болно тий. За тэгээд энэ удаагийн битүүрийн пүүзний хамгийн анхны контент та хамтсан баярлалаа. За тэгээд дараагийн бичлэгтээ уулзъя. Тэгээд subscribe дарж дэмжээрэй. Баяртай. За, видео. Мшиё.